Хай. Хүнтэй л танилцах жагаа л. Яна. Яан л та. Яа. Минаас ихвчлэн илүү Facebook-ийг ашигладаг болсон. Тэгээд хүүхдүүд өсвөр насны хэлтүүд бүх насны хүмүүс ашигласан. Гэтэ юм бол их баруундаал 80% нь бол минийс хүүхд байд юм шиг надад санагдаад л ингээл найзууд болох болгоно дандаа л миний насны хүүхдүүд ихвчлэн Facebook-оор хүмүүс амар олон зураг тавьдаг те. Тэгээд янз бүрийн ингээл пост агуулсан зургаад тэгэл тийм болохоор ингээд одоо юу гэдэг таринд нь болж юу танилцъя гээл тэгэл зан чанарын мэдхгүй мөртлөө танилцъя миний найз охин болчих гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудал маш их байдаг. Тэгээд тиймэрхүү бас буруу гэж боддог шүү дээ. Facebook-ыг одоо намайг одоо Facebook-ийн зэрэг ороход танилцах зарууд маш их байдаг. Тэгээд бас янз бүрийн зургууд тавьсан. Энэ чиглэлээр юу нэг хэрэгэлдэг баг. Улс төрийн хүмүүс хвчлэн Facebook ашиглаж өөрийнхөө бодол санааг нь Facebook-аар одоо илэрхийлж бас байдаг, илэрхийлж болдог. Одоо янз бүрийн мэдээллийг Facebook дээр бичээд тэгээд одоо тэр чи хүмүүс харж уншина. Тэгээд цаашаа дамжуулж явцараад бараг Facebook хэрэглэдэг бүх хүн хүрч магадгүй. Тийм болохоор янз бүрийн хэрэгтэй содон сонин мэдээллүүдийг Facebook дээр тавиул бас хэрэгцээтэй гэж бодож байна. Ер нь бол бодгоо ахлах ангийн хүмүүс боддог. Гэхдээ манай сургууль нэг юм дүрмтэлтэй дүнчиг баг дундаагийнх нь нүүр мөрөө бодож болохгүй. Харин ахлах ангийнхан нүрээ нэг бүдгхэн өнгөөр л бодож болно. Ер нь бол тэгээд боддог ш. Тэгэл сармасаа бодно, контур бүрхэн за тэгэл зарим бүр ингээл сургууль дээр гүйж яал хичээл дээр боддог ч юм уу те. Тэгэл ер нь бол тиймэрхүү явдал илүү их гардаг. Нүүр мөрөө бодол хүн байгаагаараа л хөрхөн ш. Заавал тэгэл хүмүүс таалагдах гээд өөртөө байхад болоо. За би ч гэсэн адилхан тэгээд ямар баяр дээр болвол ямар одоо нүүр бодох шаардлага гарна. Гэтэ хүмүүсийн ярьдгаар бол октод өөрөө яг жинхэнэ царайгаар байл илүү үзэсгэлэнтэй гэж юм л хүмүүс их ярьдаг. Ер нь бол анх бодоход бас амар хууралдаг. Эцэг хүч ч гэсэн анх ингээл бодоход болоо л зарим хүүхдүүд нь ярьж илээс нэг сургууль дээр нүүр бодчих гэртээ очиж лифтэн дотор ингээ бодгийн арилгадаг гэж байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү асуудлуудаас их гардаг юм шиг байгаа. Нүүр бодох нь нэг талаар гоё харагддаг боловч нөгөө талаараа ямар ч хэрэгцээгүй. Одоо ийм одоо эрэгтэйхтэй жоох нэг эмгтээлэн маягийн болцсон гэж боддог. Тэгээд одоо чихээ цолно. Гэтэ өөрийнхөө сонирхол л та. Тэгээд сонирхлыг бас зааж болохгүй. Гэтэ бас нэг талаараа одоо мод гэхээр мод биш. Тэгээд эрэгтэй хүүхэд гэдэгтэй одоо өөрийнхөө одоо өвөг дээц боломжлыг нь хадгалж явах хэвээр одоо ирээдүйд эр хүн болно. Одоо ноён нуруу гэдэг одоо учраараа бас уг нь бол жоохон эрэгтэйлэг те эр хүний шинжээ ахуулсан байвал илүү одоо эмэгтэй хүнийг илүү татдаг гэж би бас амар инээдтэй тэг яг л эмэгтэй хүн шиг яг тэгэл ер нь бол солонгосын янз бүрийн хамтлаг мамтлаггүй чи их нүрээ бодож чихээ цоолж манайх ч гэсэн ер нь бол чихээ цоолцсон л доо. Тэгээд ер нь бол энэ нэг эмэгтэй юм шиг эрэгтэй юм шиг ус мөсөө бас урт ургуулна гэсэн шүү дээ. Араас нь харахад бас нэг эмэгтэй хүн шиг харагддаг юм аа. Бяцхан Суворовчууд гэж нэрлэх болсон Тэмүүжин Үрлэг сургуулийн 7-ын ангийнхан чагсаалын бэлтгэлээ хийж байгаатай таарлаа. Чагсаалын хамгийн сүүл зогсож байгаа Тэмүүжин хүү 13 настай. Тэрээр хатуужилтай сайн хүн болохын тулд цэргийн хүн болохоор шийдэж энэ сургуульд орсон гэлээ. Өдөр болгоны бэлтгэл хийд юм уу? Хаяа. За. Энэ сургуульд яагаад орсон? Өвөө шиг цэргийн хүн болох гэж. Өвөө цэрэг. Тий. Энд орж ирээд чи одоо юу сайхан санагдчихэв? Юу өөрчлөгдсөн бэ чамд? Би хуучин ангид өмөлдөг байсан. Одоо энэ ангид орсноор өмөлхөө байсан. Жагсаал гой санагддаг. Гой. Хамгийн гоё юм нь юу вэ сургууль? Жагсаалын бэлтгэлтэй хичээл. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр 7 хоногийн эхэнд захныхаа цагаан давагс солиогүй хэд хэдэн сурагч байсныг ангийн дарга Ананд сануулж, арийн цэврийн дарга төмөрт үүрэг өгч байна.
Тэмүүжийн өрлөг сургуульд 140 сурагч суралцаж байгаагаас Анандад ангийнхаа 30 хүүхдэд өдөр бүр хичээл тарахын өмнө жигсаалын бэлтгэл хийх чухал үүрэг ноогддог гэлээ. Яг цэрэг хүмүүс шиг л хэцүү байх та. 13 настайдаа цэрэг шиг ингэж байж юм. Сайн хөвд шүү дээ. Хатуучлалтай л болж байгаа юм ямарчсан. Яа. Цэргийн дэд болж ах шиг байна. Офицер. Зүг баталтай хөвтэй нэ. Нэг талаар гоё юм шиг, нэг талаар хэцүү юм шиг. Тэр бол цэрэг хүн гэдэг бол те зарим хүмүүс бол цэрэг болохыг хүсдэггүй, зарим хүн бол хүсдэг. Тэгээд миний бодлоор цэрэг хүн гэдэг бол их орноо хамгаалдаг. Тэгээд эртээч бай, эмэгтэйч бай их орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй. Тэгээд өөрийнхөө аймыг их орныхоо төлөө зориулж чадах тийм зоригтой, шийдэмгий, тийм одоо бие бэлдэр сайтай, сэтгэл санаа одоо сайтай тийм хүмүүсийг цэрэг гэж би ойлгодог. Цэрэг хүн гэдэг чинь одоо их орондоо хэрэгтэй. Тэгээд ч ер нь бол их орныхаа төлөө ань насаа ч өгч чадах тийм үн л байх гэж би болоод чинь. Цэргийн баярыг одоо 10 жилийн хүүхдүүдийг тэмдэглэх нь бас арай л буруу хаачихж байна. Тэгэл цэрэг болоогүй байж би цэрэг хүн ингээл бас цэргийн баяр тэмдэглэх асны талаараа буруу үздэг. Тэрийг бол би тийм сайн гэж бодохгүй байна. Манай их гэж одоо цэрэг мэрэг яваагүй мөртлөө цэргийн баяр болохоор нэг томрол өнөөдөр миний баяр шүү. Нэг тиймэрхүү юм бас яриад байдаг. Зарим хүмүүс бас илүү өөр санаатай байж магадгүй те цэрэг болохоор айдаг хүмүүс байж болно. Гэтэ хүн хүний бодол юм чинь тэгээд ямар ах нь гэж сайн мэдэхгүй. Ямар ч лсэн цэрэг болоолаас илүү гоё те жинхэнэ одоо манай үүд ээ цахаа одоо уламжлсан тийм хүн болох гэж байна. Цэргийн албыг хааснаар одоо жинхэнэ эр хүн шиг хатуужил, эрд зоригтой болдог. Гэтэ манайх цэрэгт явахгүй гэсэн. Бүтэн жил тэгэж амар цагаа алж байгаа зүгээр л эндээ ажиллаа гэж байсан дээр авах гэж боддیں۔ Ямар олон цагтай вэ? Юу хүмүүс юм бол? Бүгдээр л байх юм баг зүгээд ах юм. Яан л та. Ерхийлж яасан үнийг ингэж авч яваад байгаа тийм. Хөлн болгон гэсэн. Ганц хүний бэрхэн ирлээ амар их зэрэг. Ерхийлэгч хүн гэдэг чинь улс төрийн ажлыг зохицуулна. Дээрээс нь бас ард түмний тав тухтай аюулгүй байдлах тийм л ажлыг хийдэг хүн гэж бодож байна. Их орноо хамгаалж те одоо хэрэгтэй зүйлийг хийж одоо ард түмний хамгаалах тийм хүний хэлэх гэж бодсон. Их баярыг л авч явж байгаа шиг байна. Гэхдээ хитрхи их зэрэг байна. Ганцхан хүний барих нэг 2-3 зэрэг л хэрэгтэй шүү дээ. Энэ бараг 10,000 зэрэг байна шүү дээ. Одоо баримтлагатай бол хүндлэх хэрэгтэй те. Яаж ч одоо хэцүү байлаа ч гэсэн ямар нэгэн одоо тэгж ард түмний өмнө тэгж шившгтэй байлгаж бас нэлээд болохгүй. Нэр хүнд алдан тушаалаар нь биш жирийн ард иргэнийг ч гэсэн ингэж бас авч иж болохгүй шүү дээ. Мэдгүй сайн мэдгүй гэхдээ юу сонсоход одоо авилга авсан кек авах гэж тэмх юм ярьжсэн. Тэгээд миний бодлоор тэгээд бас жоохон хүндлэх хэрэгтэй юм болов гэж бодсон. Гадаадаас зүйлээдээ болохгүй юм ч оруулж ирсэн юм уу? Эсвэл авилгалж оруулж ирсэн юм уу? Би болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэсэн буруу юм хийсэн бол суух хэрэгтэй гэж бодож байна. Одоо буруу юм хийсэн бол шоронд хэцүү хэрэг буруу юм хийгээгүй байхад хүнд ял тохвол тэр алдараа буруу гэж бодож байна. Yo, what up? Woo! Little baby cat so high, so fly. Floating through the air, no cares in the sky. And I wonder what the little kitty thinking in the brain. Яа нөө чуудий. Шууд усарч шít. Яа, ямар гоё байдгүй юм та. Ингээд юм ямар мэдрэмж төрдөг бол зинээс ингэж хичээлсэн болоо. Хүмүүс бас урцсан байна дөө. Хөвчлээ шүү. Нэг удаа ингэж үтсээс.
гоё төгөлтэй. Миний бодлоор нь орчин үед олон янзын хүний сонирхол хобби гэдэг өөр нэг кайф авдаг зүйл байдаг. Гэтэ хүн болгоны сонирхол өөр зарим нь одоо бүжиглэх, дуулах, зарим нь янз бүрийн хөгжим дарах. Эсвэл бол одоо юу гэмдэ. Ингэж спортоор хичээлэх ч юм уу. Ямар ч гэсэн иймэрхүү зүйлүүдээс ихэвчлэн дуртай байдаг баха. Энэ бол улаад талаасаа нь кайф авдаг биш байгаа. Энэ спорт Монголд хөгжөөгүй болоод л ер нь бол сонгодгоо гэж бодож байна. Орчин үеийн одоо залуучууд гэлтгөө юм бол одоо том хүмүүс ч гэсэн юм бол иймэрхүү спортоор хичээлэхэд бол зөв гэж бодож байна. Гэтэ гол нь яг тэр одоо голн дээр хэрэлж байгаа зүйлүүд нь гол нь чанартай юу, үгүй юу гэдэг тасрах уу, үгүй юудийнхэн гол нь тэр одоо тэр нь бол чухал юм шиг байна. Тэгээд юу нь тасарчвал яах вэ? Тэгээд хариуцлага нь хэн үлээх үү гэдэг ч юм уу. Энэс айдаг бахал гэж бодож байна. Энд чинь бас нэг талаараа амар шттэ. Нийгэм илүү их одоо ингэрэл ямар нэгэн тийм электрон зүйл хийх тусан болон жоохон бааж юм уус одоо тэмцэх залхууд ч юм уу тиймхүү болцсон. Тэгээд нэмэрхүү спорт дэжил өөрийнх нь биед нь ч гэсэн хэрэгтэй бас илүү их сонирхолтой адал явдлаар нь бол одоо адал явдлаар дүүрэн амьдрал гоё штэ тий. Эрхэм үзэгчтэй MSC телевизийн сурчлах баг Баян зүрх дүүргийн дараагийн ганцын буудлын ойролцоо ирээд байна. Тэгэхээр та бүхний харж байгаачлан миний арталд энэ хүүхдийн тоглоомын талбай бас баригдсан байна. Баян зүрх дүүргийн удирдлагын хувьд хүүхдийн чөлөө цагаа боловсон өнгөрөөх газрыг бас байгуулсан нь нэг талаараа цаашаалтай хэрэг боловч энэхүү гүүрний доод хэсэгт ялангуяа энэ хэсэгт бол бас хогоор ихээр цугларсан байна л да. Энэ хавийн оршин суугчид бас өөрсдийн ухаадс болон хог энэхүү жалганд ихээр хайдаг байна. Тэгэхээр 27 цаг ирж байгаатай холбогдуулан бас газрын хөрс гисэж байгаа мөн хог бохирдлууд бас ил гарч байна. Ялангуяа энэ хэсэгт хүүхдүүд бас тоглодог учраас халдварт шар өвчин болон бусад төрлийн халдварт өвчнүүд бас дэлгэрэх нэгэн шалтгаан болж магадгүй байгаамаа. Тийм учраас энэ талаарх мэдээллийг MSC телевизийн сурчлах баг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Мухай юм би. Завай. Тавийн оршин суугчид бас өөрсдийн ухаадс болон Яна яасан хоггүй. Хальт ингэж ил хаяад байгаа юм. Бараг хогн дунд амьдарч байгаа юм биш үү? Яаж ийм орчинд амьдардаг байна? Бараг бүх хэсгээр нь хог шүү. Би л гэр хоолой авчихсан толон төлөвөөс харж байгаагүй. Тэгэр хоолой явахад бол сайл бас аваа байд юм байна гэж утсан. Тэгээд яг хаалган дандаа ингээл хогтой доош орсон жалга болно. Хогтой байдаг. Эрүүл мэндийн буух тэгж амар хогтой газар тоглоомын талбай дээр тоглож байснаас тэгж тоглоомын талбай дээр нь байхгүйсэн дээр хаа. Тэгэхгүй бол хажууд нь жалгаар нь дүүрээ бараг хог биш. Гадаа ер нь бол толомлбаа одоо хүмүүжлээд болол илүү том гой болсон. Тэгээ илүү одоо гадаадаас илүү гоё толгойн оруулж ирдэг болсон л одоо хөлн орн байрыг тийм хөдлөө бас их байдаг болсон байлээ гадаад. Тэгээд ер нь бол хүүхдүүд тийм хөдлөөмн цагаа одоо өнгөрөөдөг одоо 2-3 сард ялангуяа тийм хөдлөөмд тоолж өснөр бас илүү одоо өөр ашигтай. Тий өөр хүн эрүүл мэндийн гэсэн сайн шүү дээ. За нийслэл бараг тэгж амар гадаах тоглоомын талбай гэх юм бараг л байдгүй шүү дээ. Энэ нь бол манай гэрээ урд ч гэсэн бараг байдаг. Байлаа ч гэсэн нэг хідэн эвдэрхий тоглоом л дээ. Тэгээд ч муухай орчинтэй. Одоо нэг газар хог хаялаа гэж бодоход тэрэн дээр нь дахиад хүмүүс хог байна. Тэгээд бүр тэр хог нь маш их болоод тэрийг бас хог хайдаг газар юм байна гэж болоод дахиад хаяад байна. Тэгснээр яг өөртөө л яг хогоо хаяхгүй байхад ер нь бол хогийн нэмэгдэл их буур шүү. Эргэн хүн өөрөө ч гэсэн хогоо тэгэж харах заав шаардлага байгаа мó тий. За эсвэл ойр хавьд өөртөө ч гэсэн тиймхүү хогны пүнгэр ч юм уу тий тиймхүү савар хийж нээж болно шүү дээ. Заавал гэж заавал тийм хүүхдүүдийн тоглолттой газар үүсдэ хог хайн гэж бас нэг талаараа эргэн хүнд өөрөө ч гэсэн буруу байгаа. Сүм болгон ч гэсэн өөрөөс нь буруу байгаа.
Яа. Ясаг хөөрхийн Хөөрхийн би ингэв. Хүй. Яасэрч. стаас жаалтаа өмсөхтөндөө. Тоглоод байгаа юм уу? Хоёр тишээ ээлж чивтэл ах юм. Хөөрхийн юм аа. Ой сөсөдөлж байгаа л те. Зүудэн дундаа энийг гэдэг. Одоо ядуу зүудрайл өргөчин би хүүхдээ юугаарч дутаахгүй өсгөж чадна гэж зарим нь болохоор миний хүүхд одоо хэрвээ бид дээр өсөх юм бол эрдэн боловсралгүй тийм хүүхд болсон. Тийм болохоор асамжийн газар хөгжүүл нэг баян чинэлэг айл өсгөж аваад эрдэн боловсралтай болох байх л гэж боддог баг. Миний бодлоор одоо зарим хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд нөхөр найдвар ч юм уу тий эсвэл амьдрах хүүхдийнхаа эрүүл амьдрах болцоо бүрдүүлж өгч чадахгүй болохоор хүүхдээ хайрласандаа бас одоо эрүүл сайхан газар өсөж өсөө тий баян чинэлэг гой айл өсөөд гой одоо том болоогоо боловсралтай болчоосоо гэсэндээ бас хэд байгаа. Гэтэ хэдий ч нэ хүүхдийг тэгж хайрлаад өглөөч гисэн ирээдүйд одоо эцэг жинхэнэ эцэгийнхээ хайранд тусч чадаагүй хүүхдүүд зөндөө байдаг. Тэгээд тэр хүний хүүхдийн сэтгэлч гисэн бас хэцүү байдаг ч. Миний бодлоор тэгээд ер нь л баахтай ээж авт илүү хэрэгтэй байсан юм гоё юмсан. Тэгэл дураар юм болон дараа энийг аваад тэрийг аваа ингэ тийгээл нас агтсан одоо том болсон болно нэгэл ачаал нэг зэтэй тэгэл одоо эцлэг дарлаа гэхэд хүүхдүүдтэй ингээл өөрөөсөө хоолоо идэн тэгэл сургалт олоо гэхэд хичээл амаа бэлэн шүлгий чэжлэн тоо бодно гэл илүү хөтөд Бага бахтай ер нь бол ээжтийнхаа ингэрт наалж идэл тэгэл уурлах юм бол их хайшлал янз бүрийн юм ахуулаад тэгэл орой унтж мунтаал сэрх юм бол нэг хашгирж уйлчаал ямар ч гэсэн тэр үедээ л их жаргалтай байсан байх гэж нас бодож байна шүү. Би баг үлээд одоо хэдний настай байсан сандууч гэсэн миний бодлоо төрөл илүү гоё юмшсан дээж аваа хаанд илүү өсдөг. Тэгээд өөрөө жаргаас бас жаргаад бас хажуудалдаа ээж аваач гэсэн илүү баясгадаг юм шиг байна.